Эзли мэрэгдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн үүсгэн байгуулсан Эдүгэгийн 30 жилийн гэрээ сайхан намтрын баяргийн Эдүгэгийн нийслэлийн байгаль орчны газрын дарга Ноён Баттулга Улаанбаатар хот захиргаа за иргэд маань бол ерөөсөө энэ байгалаа хамгаалахын чиглэлээр бол хамгийн их одоо хичээн зүтгэж ирсэн юм түүхтэй. Мэдээж яг сүүлийн жилүүдэд бас хэд төвлөрлөөс хамаарат манай Улаанбаатар хотын байгалийн одоо энэ сайхан өгөгдөл маань бас туйлдж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо түүхэд 30 жилийн хойдор бол үе үеийн одоо байгаль хамгаалах, байгаль орчны одоо чиглэлээр ажиллаж исэн одоо үе үеийн удирдлагууд, үе үеийн ажилтан албан хаагчид бол цуглаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол манай нийслэл Улаанбаатар хотын маань түүхэн ийм чухал өдөр байгаа. Ирээдүйд бид нар энэ байгалаа яаж одоо ирээдүйн хойч болсон залуу үедээ үлдээх вэ гэдэг дээр бас энэ одоо үйл ажиллагаа маань бас чиглэж байгаа. Зөвхөн баяр тэмдэглэх гэсэн. Тийм учраас бол 2018 оныг нийслэлийн засаг дарга иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан байгаа. Үүнтэй холбогдуулаад манай байгаль орчны газар маань энэ түүхэн ойгоо бас яг энэ рүү чиглүүлж байгаа. Ерөөсөө энэ байгаль орчныг байгалаа хамгаалахад энэ иргэд оролцоог бол хангах зүйтэй юм а. Иргэд өөрсдөө энэ байгалийн баялаг гэдэг юм уу, байгалийн сайхан зүйлийг бол өөрсдөө эдэлж хэрэгжилж түүндээ хоршин амьдрах ёстой гэдэг ийм онол бол хамгийн чухал байна. Тийм учраас Монгол хүн бол амьдралынх нь хэв маяг ёс заншил өөрөө энэ байгалаас салшгүй холбоотой, хүн холбоотой. Тийм учраас ерөөсөө л энэ байгалаа хамгаалах, байгаль орчноо хайрлах сэтгэлгээ ялангуяа энэ удирдлагуудад бас их чухал байна. Тийм учраас бол бүх төвшөнд ногоон болох зүрх сэтгэлээ, үйл хөдлөлөө ногоон болгох дээр бол анхаарах ёстой гэсэн ийм зорилтын хүрээнд бол ойгоо тэмдэглэж байгаа маа. Аяж улсын яамны алар хэлсэн дарга яамны харьяа газруудын дарга байгаль орчныг хамгаалах за хотын орчмын одоо нутаг дэвсгэрт нийслэлийн байгаль орчны газар бол нийслэлийн ногоон бүсийн одоо нутаг дэвсгэрийг хамгаалах, байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл үүрэгтэйгээр дөрвөн хилцэж 65 одоо хүний орон тоотойгоор ажилладаг. Манай байгууллагын үндсээр бол 1988 онд анх одоо байгаль орчны газар гэж нийслэл хотод байгаль орчны сайдын жишээлээр байгуулагдсанаас хойш өдгөө ингээд 30 дахь жилтэйгээ золгож байна. Тэгээ энэ хугацаанд бас манай байгууллагын үйл ажиллагаа өргөжин дэлгэрч эндээс бас маш олон байгууллагууд одоо бие даан гарсан байдаг. Тухайлбал одоо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, богдхан уулын хамгаалтын захиргаа гэмчлэн газруудыг бас дурдж болно. Тэгээ өнөөдөр бол бид нэр 30 жилийн хойдоор Улаанбаатар хотын байгаль орчны тулгымцсан асуудлуудыг хамтдаа хэлцээд үе үеийн одоо байгаль орчны одоо удирдах болон гүйцэтгэх алба хашиж ирсэн, байгаль хамгаалагчаар ажиллаж ирсэн, идэвхтэн байгаль хамгаалагч, морин эргүүлээр ажиллаж ирсэн энэ хүмүүстэйг уулзаж ярилцах энэ чуулгана хийж нийслэлийн ногоон хамгаалалтын захиргааны дарга Дулан Сүрэн